Төв аймгийн Сэргэлэн сум 100 мод дотох автозамын эхний ээлжийн 4.1 км зам ашиглалтанд орж байна. За 2024 онд орон нутгийн төсвөөс буюу одоо Төв аймгийн Сэргэлэн сум өөрийнхөө одоо төсвөөс энэ замыг бол анх удаага ингэж бариулж байгаа. За тэгээд тухайн үед бол миний би Сэргэлэн сумын засаг даргаар ажиллаж байсан. Тэгээ өнөөдөр энэ замын гүйцэтгэлийг иж бүрнээр нь хийж ашиглалтанд оруулж байна. Тэгээ хэдийгээр одоо бол арай дуусаг байгаа. За цаашаа үлдэж байгаа 8 км автозамыг бол бид хөө эх оны улсын төслөөр одоо шийдвэрлэхээр яригдж байна. За яагаад вэ гэхээр энэ зам нэлээд ач холбогдолтой зам бий болно. За 100 мод руу орж байгаа зүүн зүүнлэхээр өршин салгаад Төв аймгийн Сэргэлэн сумтай нийлхийн замыг 4 игний автозам болгоод за тэгээд эндээсээ одоо Нисхонхны бод руу холбохоор төлөвлөж байгаа. Эхний зургийн ажлууд бол хийгдээд эхэлж байгаа. Тэгээ дан ганц энэ биш. Ер нь бол бид нэр ингээд Улаанбаатартаас одоо архивын төвөөс 100 мод хүртэлх замыг 4 игнээ болохоор эхний зургийн ажлууд хийгдээд эхэлсэн. Саяхан бид нэр эхлүүлсэн. Дараагийн нэг ихтер одоо Баянбүрд баг юу Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг Баянбүрд багаас бол наашаа 4-р зөвлөгөөс наашин 4 игний автозам болохоор төлөвлөөд ингээд зургийн ажлууд орцсон байгаа. Тэгээ энэ зам бол Төв аймаг руу нөгөө 100 мод руу том автомашин оруулахгүй байх гол ачааллыг үүрэх ийм замаа. Тэгээд сүүлдгээр өрсөн салгаад энэ замтай нийлүүлээд тэгээ Нисхонхны бууд руу нийлүүлнэ. Тэгээ энэ бол цаашдаа ингээд тээвэр лежисийн төв шинэ Нисхонхны урталт байрлах тээвэр лежисийн төв рүү одоо хүнд ачаад даацсан машин явахаар энэ замыг бас төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. Тийм болохоор бол орон нутгаас бол бид бүхэн 24 онд бол боломжтой арга хэмжээг авч орон нутгийн төсвөр хийгдсэн. За хэрвээ иргэжил улсын төсвөр хийхээр бид нар төлөвлөж байгаа. Тэгээ энэ ажил маань болох юм бол энэ Төв аймгийн Сэргэлэн сум дээр нь одоо Төв аймгийн том ач даацын том машинууд тээвэр лежисийн төв рүү явах энэ ачаа тээврийн томоохон стратеги ач холбогдолтой ийм зам болно гэдгийг хэлээ. Тэгээ энэ зам бол бас нэлээд стандартын дагуу хийгдсэн 7 метрийн өргөнтэй 2 одоо игнэ машин зорчхоор ингэж хийгдсэн. За дээр нь бол явгууны автозам хөгжим бишэлтэй явах нөгөө мэдэрдэг ийм зүйлүүд бол нилээдгүй байсан. За хажуудлаар бол дугуйн замтай. Энэ замыг бол 100 модтой дугуйн замаар бас холбоё гэсэн ийм бодлого. Яагаад гэвэл Төв аймаг 100 мод одоо Сэргэлэн сум бол хоорондоо нэг 12 км-ийн зайтай. Энэ бол 100 модтой холбогдох юм бол эндээс одоо явж байгаа иргэд маань 100 модын иргэд маань өглөө бас одоо салхиагаарт гарахтаа энэ замаар бас очиодох ийм иж өрөн одоо зам болж байна гэдгийг хэлээ. Тэгэхээр энэ замыг гүйцэтгэсэн одоо компани удирдлагууд энэ одоо төсөв хөрөнгийг шийдвэрлсэн тухайн үед одоо сумын 2020-с 24 онд одоо иргэдийн хурлын төлөөлөгч нарт бас одоо чин сэтгэлээсээ талархж байгаа илэрхийлье. Тэгээд энэ сайхан зам маань одоо том хөгжлийн том эхлэх халтгаа гэж хүсье. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сум бол өнгөрсөн жил 100 жилийн ойтойгоо золгосон. Энэ жил 101 жилийн ойтойгоо золгож байна. Тэгээд энэ жил бол одоо төр нийгмийн нэр зөвтгөлтөн бодоогоо мэндэлсний одоо 140 жилийн явуулна. Сургуулийн маань одоо 90 жилийн явуулна гэдэг. Эннийхээ өмнө энэ замыг бас нээж одоо төмөн олондоо сайхан одоо бэлэг барьж байна. Тэгээд нийт одоо сум орон нутгийн хаан иргэд олон төмөнд ахан дүүстэй дандаа дэмжлэг ахан дүүстэй бүгд нь баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань дэлгэр сайхан зундаа дэнж тол сайхан наадаарай. Баярлалаа.